2014 оны 1-р сарын 7 Тэнгисийн хажуугийн Макс Таврын барилга дээрээс төмөр унаж 20 гаруй хүн настай залуугийн амийг авч удсан. 2015 оны 11-р сарын 19 Төв намын сангийн урд Мастер инженерийн компанийн барилгаас замын хөлгөөнд оролцож явсан суудлын автомашин дээрээс төмөр унаж Toyota Chaser маркийн автомашины хамрыг хатгаж тогтсон. Дээрээс нь төмөр унсан машинд жолооч 10 орчим насны охины хамтаар явж байсан бөгөөд азар бэртэж гэмтээгүй. 2015 оны 10-р сарын 27 UB Palace-ын зүүн талд баригдаж байсан O&B компани 16 давхар барилга дээрээс юм унаж иргэний толгойг хагалсан. Энэ мэтчлэн Улаанбаатар хотод барилгын салбараас үүдэлтэй хар бараан харамсалтай түүх олон бий. Эрдэнэт хүмүүний амь эрсдэх хүртэл аюулт нөхцөл үүсний үндэс нь барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал хангалттай мөрдөхгүй байгаатай эргэн холбогддог. Уран дулаан цаг ирж улирлын чанартаагаар барилгын ажил эхэлсэн энэ өдрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг дахин сөхөж байна. Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг барилга барих талбай, хундаам цутгах талбайгаас нь эхлэн хангадаг. Тэгвэл барилга барих талбайгаас эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй эрсдэл дагуулгууц газрыг Улаанбаатар хотын альч дүүргээс харж болно. Үүний нэг жишээгтэй харж байна. Хаан уул дүүргийн 15 дугаар хороо Хансвил хотхны дундах энэ хэсэгт Донкун Глобал гэх компани 2012 оноос барилга барихаар хундаамны нүх ухжээ. Каркасны төмөр ямар ч бэхлэгээ хийгээгүй, хамгаалалт байхгүй. Цас бороонд дарагдсаар 4 жилийн нүрийг үзэж байна. Ухаад үндсэндээ одоо 4 дахь жилээ болж байна, тийм ээ. Энэ 4 жил болсон тохиолдолд энэ сэвсгэр хорцтой хөрс маань устай болоод ус нь одоо үл хөлдөхөөр одоо эзлэгүүнээ тэлж хөрсөн улам сэрэгжүүлээд ингээд хавгнах одоо хөрс сэрэгжих явж байгаа. За дараад нь энэ дээр барилга барихад бол мэдээж хэрэг хавгансан сэрэгцсэн хөрс маань тухайн үед хаана ямар ачаалууд ирж ийн гэдгээр бол жиг тус суулт үүсэх юм. Барилгад одоо цаашдаа хэв ажилд үүсэх магадaltaй болж байгаа. Энэ хэсгийн газар нь сэвсгэр хөрстэй учраас барилга барихад угаас тэмч тааламжтай биш. Гэтэл ийм эмзэг хөрстэй газарт барилгын нүх ухаад олон жил болсон. Тэр нүхэнд нь олон жил бороо, цас хуралдан тогтож, хөрсний чанар муудсан учраас цаашид барилга барихад эрсдэл гарах өндөр магадлалтай болжээ. Тиймээс дахин шинжилгээ судалгаа хийсний дүнд барилгын ажил эхлэхээс аргагүй төрсөн байна. Гэвч газрын зөвшөөрлийг авч нүх ухсан Донкун Глобал компанийнхныг 4 жилийн турш хайгаад олохгүй байгаадалаар мэргэжлийн хяналтын байцаагчид учраллаа. Нийслэлийн хэмжээнд барилга барихаар ухсан ийм нүх 30 гаруй бий. Үүний ихэнх нь зөвшөөрлгүй. Тэр дундаас Баянгол дүүргийн 16 дугаар байр шиг орон сууцтай тулгаж нүх ухснаас оршин суугчид нь эрсдэлд орсон нөхцөл багагүй бий гэдгийг албаныхан хэлж байна. Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн бас нэгэн жишээг танд харуулъя. Энэ хоёр барилгын хооронд бол яг ингээд алталхад ер нь яг таархаар байгаа юм а. Нийслэлийн хэмжээнд 42 барилгын норматив дүрм зөрчсөн барилгын жагсаалтыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Тэдгээр барилгын тоонд орсон барилгын жишээг танд харуулж байна. Хаан уул дүүрэгт байрлах иргэн оюун цэцгийн нэр дээр байгаа энэ барилгыг 2014 оноос барьж эхэлсэн юм байна. Анх энэ чинь гараж барьж исэн байхгүй. Гараж байсан. Гаражаа нураагаад тэгээд одоо анх барихт нь юу барих чаа гэсэн чинь нэг давхар байшин барих чаа гэсэн. Тэгсэн чинь тэгээ үргэлжлүүлж ингэж барьсараа бид нэр одоо энэ манай нэг давхрын айл одоо энэ ташраараа энэ айлууд чи бүгдээр гомдол мэдүүлээд шүүхээр явж л байгаа. Барилгын норм дүрмээрээ бол хажуугийн байрнаас дор хаяж 10 метрийн зайтай байх ёстой. Ингэж байж галын аюулгүй байдал оршин суугчдын 5 тухтай нөхцөл бүрддэг. Гэтэл энэ хоёр байрны дунд 2 метр хүрэхтэй үгүйтэй зай байгаа юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 онд улсын байцаагчийн акт тогтоогоод ажлын зогсоосон. За мөн хуулийн дагуу иргэнээр торгуулийн арга хэмжээ авсан. Барилгын тухай хууль шинжилэн батлагдсанаар одоо бид бол энэ асуудлыг шүүхэд тавиад тухайн барилгыг одоо шаардлагатай тохиолдолд алдан буулгах шийдвэр одоо гаргуулахаар л одоо ажиллаж байна да. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үднээс энэ байрыг эзэмшиж бариулж байгаа иргэн оюун цэцгээс мэдээлэл авахар хаалгыг нь тогшсон боловч тусыг олсонгүй. Энэ удаад дурдсан хоёр жишээг та нийслэлийн альч дүүргээс төвгүүхэн олж болно. 2016 оны 2 дугаар сарын байдлаар л гэхэд барилгын норм дүрм зөрчсөн 42 барилгын жагсаалтыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Энэ өчтөр барилгын тоогоор бид бүхэн өнгөрсөн жилийн 66 гэсэн тоогоор 42% болгож бууруулж 50.6% одоо бууруулж ажилласан. Гэхдээ өнөөдөр Улаанбаатар хотод бол
зөвшөөрлгүй бөгөөд зөрчилтэй байрлал мэдээд баригдаж байна. Барилгуудын хувьд ихэнхдээ батлагдсан зураг төсөлгүйгээр суурийг босгосон, бүрэн дуусаагүй зураг төслийг захиалагч гүйцэтгэгчээр хэсэгчлэн хийлгэсэн, дотоод хяналт хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах мөнгийг тусгаагүй, барилгын талбай дахь хөдөлмөрийн осол буурахгүй зэрэг зөрчил эзэлж байгаамаа. Тэгвэл цаашид эдгээр хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй барилгуудад ямар арга хэмжээ авах вэ? Эхний ээлжинд мэрэгжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа үргэлжлүүлэхгүй гэсэн акт тогтоодог юм байна. Зөрчил дутагдлыг нь арилгуулах шаардлага өргүүлнэ, торгуул оногдуулна. Гэхдээ тухайн барилгыг эзэмшигч нь иргэн бол 250-аас 500 мянган төгрөгөл байдаг. Энэ нь барилга барьж байгаа иргэн аж ахуйн нэгжийн хувьд үүргээ ухамсарлах хэмжээний мөнгө биш. Гэвч нэгэнт хуульд ингэж заасан учраас өөр арга байдаггүй хэмээн албаныхан учрууллаа. Харин үүний хажуугаар зөрчилтэй барилга байгууламжид санхүүжилтийн их үүсвэр олохгүй байх талаар банк санхүүгийн байгууллагуудад мэдээлж хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй байна. Мөн зөрчилтэй барилга байгууламжийг мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж худалдан авахчгүй болгох зэргээр давхар зохицуулт хийхээс өөр аргагүй байдалд хүрчээ.